Тэгэхээр эдрийг одоо цаашдаа үйл ажиллагаа яаж явуулах вэ? За энэ дээр одоо дараагийн тэмцээн уралдаа за амжилт гаргах, за мөн багийн зохион байгуулалтанд бол одоо чухал нөлөө үзүүлэх хүн бол яалчгүй багийн дасгалжуулагч байгаа. За өмнө бидэд хүн бол бас дархан туусан тэмцээн дээр бол дав ахтай бас хамтарч ажилласан. За тэгэхээр ер нь бол дасгалжуулагч бол зайлшгүй шаардлагатай байгаа гэдэг дээр бол за миний хувийн зүгээс бол санал дэмжиж जैन. За энийг бас та бүд бас хэлсэн байж байгаа. Өөрөөр энэ багийн тоглолт, багийн уур амьсгал зохион байгуулалтанд бол одоо бэлтгэлжилтийн төлөвт бол дасгалжуулагч гэдэг хүн бол өөрөө маш чухал үр дүнтэй. За бид бүхэн тэгээд дасгалжуулагчтай байх нь зөв гэх юм бол дасгалжуулагчтай байх талаараа хөөцөлдөх хэрэгтэй байна. За одоо магадгүй явандаа бол одоо нэг насны ангилтаар бол баг хуваагдчих болохоор байна. Одоо нийт бол 30 хэдэн хүн тоглох хүн байна гэдэг бол дорой багаар харахад 3 багийн хэмжээний хүн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүс маань одоо нөгөө би тэмцээнд орох гэсэн чинь намайг оруулаагүй. Одоо би ч орсонгүй, би тэр баг руу тоглолоо гэл ингээл дотроос өөр баг төвөрлөлтөд явж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бид хөө одоо яаж цаашдаа шийдэх вэ? Одоо бол харахад бол ингээд 3 багийн хэмжээний хүмүүс юу нэг байга харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг одоо ярилцсан хэдүүлээ. Багт за ямар ч дасгалжуулагч байх шаардлагатай гэдэг дээр бол би бол саналаа бол хэлжинд дасгалжуулагч бай. Одоо за бага цаашдаа яаж хуваах вэ гэдэг дээр бол дахиад өргөлөөр ярилцъя. 40 нэмхээ нэг хуваах юм уу, 50 нэмхээ хуваах юм уу? Одоо яаж хуваахаар байна уу? За энэ дээрээс хамаараад тэр тухайн хуваагсан баг болгон дасгалжуулагчтай байх уу гэдэг дээр бол бас ярилцъя. За ямар ч 40 нэмэх насны багийн ахлагч дээр бол одоо манай Батбод ажиллаж байгаа. За 50 нэмэхтэр бол нэргүйх ажиллаж байгаа. За энэ хүмүүс маань одоо бас энэ дээр бас өөрийнхөө бас бодлоо хэлэх байх гэж бодож байна. Бас тодорхой хэмжээнд бас бид бүхэн бол ажиллаа баг ахлаа та бүхэн мөнөөс ажилласан учраас цаашдын энэ багийн үйл ажиллагаан дээр одоо яаж сайжруулах вэ гэдэг дээр бол санаа хэлэх байх. Нэргүйх. За 2022-23 онд бол гишүүнчтэй хамгаалыг хангамжаар Монголын хоккейнээс байгуулсан тухайн жилийн гарагдлын болсон тэмцээн уралдаанд оролцож ирсэн. Тэр үед бол тамирчдын байр хаа нуунаны загталч юм уу бол ярилцсан хотод байгаа гишүүнчлийн мөнгөийг яг зөвхөн зарцуулах гэдэг дээр орсон учраас тэндээс тэмцээн уралдаанд оролцож байхад бол боломжтой байсан. 23-24 онд бол гишүүнчлийн мөнгө хараалаагүй учраас тэмцээн уралдаанд оролцохоор айгүй хүндрэлтэй байдаг. Тэр тэмцээнд одоо 40 нэмэх бай, 50 нэмэх чи тэр болгоно одоо манай багийн менежер өгдөх гэсэн. Тэгээд энэ хоккийг хөгжүүлээ, энэ хоккийг Шаранголын нэг нөхцөл сайшруулчихсан. Тэр тухай дэмжиж явсан учраас тэрийн сүүлд орсон тэмцээнүүд хүндээс учраас хувийн санхүү мөнгөний асуудал энгээс жоохон цус хүн болгоны бодлоор тийм учраас тэгж ярилцаж гарч ирсэн ийм удаа баг. Юу тэгж бодож байна. За бэлтгэл сургалтыг асуулттай хийхгүй бол ерөөсөө байгаа. Яг тэгэхээр 40 нэмэх 50 нэмэх гэдэг цаанаасаа Монголын хоккейны шийдвэр гаргасан энэ тэмцээн уралдаанд бид тэр оролцоор насны ангилал цааш явчихсан. Тэрэн дээр яг оролцохоор баг тамирчид бол бэлэн байгаа. Тэр багаа өдөртөж явж явах асуудал жаа. Яг тэр 40 нэмхийн тэмцээн дээр 50 насны баг орж болно. Тэгэхээр манай баг өөрөө жаа. Тамирчин баг нэгээс нь сэлгээ модод. Тэгэхээр бүх тамирчтай нэгтгэх юм асуулахаар зарим тэмцээн дээр болохоор багууд тэмцээнд орохоор намайг танах хотод гардггүй гэдэг ийм санаа бодол тамирчин тэгээд ингээд жоохон тэр асуудал нь жоохон үл ойлголцол яг энэ төрийн бус байгууллагын шарын бол гэсэн баг. Энэ асуудал үүсэж байна. Тэгэхээр энэ асуудлыг эдгээр ярилцаад нэг талдаа бас гаргасан зүйл байх гэж бодож байна. Тэгэхээр шарын бол гэсэн нэрийг гаргаж байгаа шарын бол баг нь чанартай сайн баг
нэг баг оролцох юм уу? Яаж вэ? Би бол нэг бод чанартай сайн баг оролцоо. Төчнийхээ насны гэдэг амжилт үзүүлэх нь бидний бол зорилго өнөөдөр бидний усаа байгуулахад цог явж байгаагийн үр дүн юусоо амжилт гэж юм ярьж байгаа зүйлүүд бодож байгаа бодлоо бүгдээрээ ярилцаад нэг шийдвэрүүд нэг зүйлтэй бидэрт болж чадахгүй байгаа зүйл бидэрт амжилттай үзэх тохиолдол миний шинэ нэг бол тайван бий. За миний хувьд би бас юм болчихсон байхгүй. Таны хэлээд цаагаад очиж одоо маш өнөө маргааш хөвцөө болох гэдэг байна шүү дээ. Тэгэхээр маш урд ичвэтэй бэлтгэлтэй гармаар байна. Тэгээд ингээ манайх шаардлага гардаг байхгүй. Би одоо жишээл нэг хүний хэний ч вэ ингээ хийчих юм бол дандаа эсэргээр юм. Манайх ч аягүй сонир усаад байдаг байхгүй. Би зүгээр капитан нэр зүгээд байгаа боловч би бол яг хийж үтэж байгаа байхгүй байхгүй. Би яагаад ингэж байгааг бол би хамт олонтой муутмааргүй. Юурээс ийм юмнаас хайж байгаа ш би бол. Нэг юм бэлтгэх наваа нэг юм бэлтгэн бол нэг мөр юм байдаг байхгүй. Чи доёцод юм байсан гэдэг байхгүй. Энийг босон яриад нэгдэх хэрэгтэй. Надад үндэ капитан нэр үчил миний үгэнд ор. Би хэдэн цаг тэр шаардлагатай тоё. Би бэлтгэлээ хэдэн цаг хийлгэе. Би хэдэн цаг босхыг тэгж тэрийг оруулъя. Тэдэн хүн тоглох хэвээр энэ ингэх хэвээр. А жишээлбэл одоо манай одоо тэмцээн болох ч байгаа учраас бэлтгэл хийгээгүй чинь байж байгаа ирээд тоглохоор би тоглолт гээл. Чи бэлтгэл хийгээгүй ч тоглохгүй яах гэдэг вэ чи их. Тоглоосонгүй намайг тэгсэнгүй өсөнгөө маш олон тайлбараад байгаа байхгүй юу. Тэгэхээр капитан гэдэг үгийг бол маш сайн скул намайг бүр боловч хэрэгтэй. А скул нэг бол миний тал миний үгэнд ор. Би харилцаа. Би шаардлагатай. Би бол одоо ярихгүй зүгээр капитан гэж энийг л явж байгаа байхгүй юу. Зүгээр дундаа орцоо явж шүү дээ. Тэгэхээр маш гоё байх юм бол миний үгэнд орё, миний үгийг хазгаа биш. Намайг зөвшөөрдөг юу яач. Миний үгэнд ороод та шаардлагатай бид нар таны үгэнд орё гэж ярив. А хэрэг орохгүй бол одоо боловч дахиад өөр өнөө сонгосон болно. Би наад үгийг хийж байгаа ш болоо үгийг болохгүй. Би яриад байгаа байхгүй. Чи одоо тоглоом биш байхгүй. Итгэж ярмаар байгаа байхгүй. Олон жил байж юм шиг үү. Тэгээ би бол одоо ингэж би алтан зөвлөмж дээр хийж байгаа. А хийж байгаа би зүгээр жишээ ярьж байгаа шүү. Би одоо хийж байгаа анхаач юм хийж байгаа нарах юм юм хэлэх юм бол намайг шал өөр юм юм. Ийм болчиход байгаа байхгүй. Өөр би одоо дээрүүд одоо хин одоо бидний урд очих ч юм хин чинь амар байсан юм. Би шатчих юм. Наваа мэдээж хөтлөд байгаа юм шиг дээ. Бүр яг. Ийм шаардлага тавь. Хоккейгоо тоглоё. Хэдэн цаг бэлтгэхээ хэдэн цаг тоглоё. Ингэж байя гэдэг үү. Одоо хэд хаваа энэ байж энэ аа. Эсвэл надад ийм ихийн өгөөд тэгвэл хамаалах. Тэгэхээр бүгдээрээ зөвшөөрөх юм бол би хамаагүй зөвлөж юм. Бас газар шиг гарахгүй боломжийг бол зөвлөлт нь болохгүй өөрөө шиг гарах. Ийм хүсэлтэй байна. Тэгэхгүй би бол одоо шал дэмий зүгээр капитаны сайхан нэг зүгчээр бүгд байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг аль нэг нэр манай хоцтой байдаг. Нэгэнд нь би шаардлагатай юм намайг шууд боо гэдэг аваа нэг ингээд хийж шалгах байгаа байхгүй. Тоглогч нэмээс асууж өөрөө тоглохгүй юм байдаг тэр орж гэдэг байхгүй. Одоо чи тоглоо явуулчихар ч барыг чи нэг тоглолтод дагалзаараа тэнийг орж боо. Тэг одоо тоглохгүй нөхөр чинь чагаас тэр өөрийгөө хараад. Тэг тэр зүйлүүд юм байна яг байгаа. Энэ бол яг энэ бол бас нэг өөр асуудал байхгүй. Ганцхан хоёрдугаар асуудал. зүгээр миний шаардлагатай бол болж байгаа байхгүй. Би одоо харин тийм яг хэлэхэд байна та. Би шаардлага тавьчих гэдэг байгаа байхгүй юу? Намаа бага хөлөө зөвшөөрч юм би 50 нэмэхээ. За бүгдөө маргааш бэлтгэе. За ингэж бэлтгэе, ингэж тоглоё. Ингээд яг ийм надад юу нөхч бүр их нөхч. Тэгээ намаа нэг юм ярингууд скүүцээ буруу юм яриад бол онцгой байгаа байхгүй. Зайлшгүй гарч ирэх асуудал толгойд ирж байгаа байхгүй. Тэгээ хэрвээ чадахгүй гэх юм бол би хамаагүй шууд хоошин тавиад багаа харч өгвөл тоглож болоод явна. Тэгээ би багаа харч байгаа үгэнд ороод явна. Юу хийлэн яг тэрнгөрөө л явна. Нэг л дээ хобби, миний хобби учраас би явна. А тэрнээс эсвүүч би тийшээ багт орлоо, энэ багт орлоо гэхгүй. Шараг болгоод төлөөл явна. Тоглох гэсэн газраас тоглоно. Тэгээ санал тийм бэ. Явэрийг марччихээ тэр нөгөө шууд дасажуулагч гээд яг арианд ороо явчихлаа. Яг ерөнхийдөө бол ингээд тайлан тооцооны асуудал ингээд ерөнхийдөө
төрийн басын ажиллагааны энэ асуудалтай нэг иймэрхүү асуудлыг та бүхэн бодоод бид ерөнхийдөө танилцуулсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө одоо энэ төрийн басын байгаа энэ дээр одоо нэгэн одоо бөөнөр зогж чадахгүй ч гэсэн ерөнхийдөө бол одоо үйл ажиллагааны талаар та бүхэн сая сонсцсон. Тэгэхээр миний саналаар бол ерөнхийдөө энэ төрийн басын байгууллагыг өөр цаашаа үргэлжлүүлж авч явах хүсэлтэй, сонирхолтой дараа болъё, нарийн бичиг болъё гэсэн хүн байвал саналаа хэлээ. Энэ дээр бол миний хувьд бол би өөрийнхөө тодорхой хэмжээний тайван давсан янз бүрийн гараад өгсөн болохоор сандаараа би энэ ажлаас би нарийн бичиг юу өгөхөд бэлэн байна. Магадгүй та бүгд энэ дээр өөрсдөө гишүүншил та бүгд өөрсдөө энийг сонсож байгаа. Тэгээд сонсож байгаа болохоор магадгүй батууд битэрийн энэ дээр тодорхой хэмжээний өөрсдөө танаар дүгнэлт өгөх баг. Тэгээд үйл ажиллагаа цаашаа авч явж чадахгүй бол танаас хойж удаа шүү гэдгийг бас нээлттэйгээр хэлчихье. Ярьж байгаа юм. Тэгэхээр эн чинь бас тодорхой хэмжээний ийм байгаа болохоор саналаа нэгэнт хэлж байгаа болохоор ерөнхийдөө бол та бүгд өөрсдөө тэгээд тэн дээр тунгаагаад бас болно биз. Тэгээд ер нь бас нэг хоёр хүнд бас хоёр бүгд бас нэлээд хэдэн товхид нэмжтэй усуд бас талахгүй байгаагүй. Тэсэлтийн өнч компани ууган баяр за тэгээд энэ хуваарийг ажилладаг манай мөнгөний ерөнхийдөө хийдүүдийн өнөөдөр Шарангуй сумын товхид өнөөдөр хөгжүүлэн хамгийн их өмнө нь байна шүү. Тэгээд яг ер нь бол аягийн тодорхой хэмжээний асуудал үүсч байгаа болохоор одоо энийг хэдүүлээ эндээ ингэж хэвчээ дөхөө. Ийм саналтай гормын санал шүү. Тэгээд юу яриаг бол тэгээд би бол ингэж амжилттай зүгээс тавыг маш баярлалаа шүү гэдэг. Одоо ингэ тойрлоо яриад байна л да. Шууд миний юм шийдэж явчихлаа. Миний юм шийдэж явчихлаа. Би түрүү тэнд чамаа нөгөө багийн капитал сайд би нөгөө тэрийг түрүү ихгүй марчихгүй. Тэгээд тийм. За би саналаа хэлчихье. Энэ ийм байна. Эрүүгийн нэгтгэх яриа бол зайлшгүй гарч ирэх зүйл байхгүй. Тэгэхээр зэрэг миний саналаар тэр дасгалжуулагч гэдэг юм одоо манис дундаас гаргаж ирээч бид нар нэгнээ өдөө зүтгэж чадахгүй байна. Тийм учраас протоколдоор бүх хүний саналаар зөвхөн 50 нэмэлт түвшингийн капитаны үгээр өдөртөн дор явна. Тэгэхээр тэр өдөртөн дор явахаас өмнө саналыг капитан тэмжих хэрэгтэй. Тэгээ болоо. Тэгээ капитан тэрийг шийдэж явах хэрэгтэй. Эцсийн шийдвэр капитан. Тэрнээс бид нар дасгалжуулагч гэдэг юм ер нь олдоход ховор. Миний санал шүү. Дөө. Угаасаа тийм байна. Одоо жишээ хин нэгэд аяа манай бицтэй марагтай биш манайс юм илүү гарах хэрэгтэй. Мэдээд энэ бас нэг гонц санал асууж өөр зориулттай байх юм баггүй. Тэгэхээр сая найдын хэлж байгаа бид одоо хамтуудад яваад нэг амар легомор чи дасгалжуулагч сандраа зайлж чадахгүй. Багийн ахч өгөнд орё. Тий. Багийн ахч бол хамгийн их хэл ам гардаг юм чи зүгээр л тоглолтод оролцохгүй. Яг тоглож явах хүн гаргадаггүй шүү дээ. Яалчгүй арай илүү төлхөө тоглож тоглоод байдаг байхгүй юу? Тэр чи бас Эстоны шарын голынхаа өмнөөс тоглоод байгаа шүү. Тэгээд би тоглож чадахгүй ч гэсэн бас нэг орчмоор шүү дээ. Энэ дээр чиний асуудал гарна. Дараа нөгөө 5 хүн тоглоод 10 хүн тийм хэл амыг явуулдаг. Тэгээд би чинь цаашаа нөө татвар матуртаж болт юм ингээд нөлөөлдөг учраас энийг чи өөрөө менежер олох хэрэгтэй. Чи тоглохын өмнө чи тоглолтын дотор тэрийг нараагаар айдаг гэж хэлж чадахгүй шүү. Тэгэхээр чи өмнө тоглохын өмнө дараа гаргаад найдвар бодох. Тэгшээ та 3 ингэж оруулах. тэрийг бодоод тавьчих шүү. За хатаа гişээ дагийн 3 орно шүү. Ингээд нэг шүгэл дөрөв тэгж шүү. За эцэг бүлэг шийдэж байгаа эвгүй такт зорилго юм ба. За энэ гайв өгсөн тоглож шүү. Баг миний одоо зарим андууд үлээж байгаа. Баг хоцох яг тус гарсан юм дээр бол энэ шүү гэ. тэрийг явуулахгүй. Дараа тэр хэрүүлэг авахгүй. Чи би суулаас та мандаалаа малалаа гэхгүй багийнхаа төлөө л явах гэдгийг л ойлгох хэрэгтэй. Одоо яриад жишээлбэл би найдыг сууж хайх найдын бол багаа ойлгоод хайчих суугаад гэж болно шүү. Би ч гэсэн муу суугаад гэж болно шүү. Заа би гах шаардлага байхгүй шүү. Багаа олдохын тулд хин ихтэй найдын найдны гарч. Тэгээс сууж юм. Тэгээд дараа нь та нар ямар намайг суулгах гэж гардаг. Би бантаалаа даа. Тоногоос байгаа. Тэгэхээр одоо яг тоглож байгаа тоглогч маань өөрсдөө нэг саналтай байна. Би бүр тэгэхээр төстөө гэдгийг усуулсан байх хэрэгтэй байхгүй юу? Тий. Манай хүмүүс тэгж гоё ойлгоо гардыг. Тэгээд тэгдэггүй.
Тэр бодож байгаа юм шүү дээ одоо. Нойлгоо дахин очиод харж ирсэн би бас. Шараа галцтай 2 угаал гарчих байсан. Арай олоод очиод зөндөө олон тоглоог сууж ирсэн. Тэр дотор тийм арай гараадсэн. Тэр би бодож ирсэн. 2 угаал гараад тоглолцохоор байна. Яг нь дуртай нуусууд яваад байгаа шүү дээ. Гэтэ ийм байгаа байхгүй. Манай юм байгаа. Би бол одоо бас бодож байгаа. 50 минут төшин өнөө мараш хаалхан дээр өнөө мараш очиод байгаа байхгүй. Итгэж шиг зэгчлээд нэг юм зэгчлээд 50 ч юм уу 40 ч юм уу бэлтгэн гаргаад ингээд өнөө мараш хийгээд ингээд явмаар байна л да. Бүр болохгүй гэсэн нөхцөл яг нь ганц 2 хоног аашлуулаад жоо аашлуулаад тэгээ зарим нэг одоо хотоос хүмүүс байна шүү дээ. Бид нар хотоос хэнийг авах уу? Тавьчих. Дахиад хэнийг авах юм? Авахгүй хүн байгаа юм уу? Авахгүй байгаа юм уу гэдэг нь ярилцаа. А чи юу орно гэх юм бол за чи ирээ бэлтгэе хийх юм уу? Хэдэн хийх юм? Хийхгүй бол хотоос ирээ хийхгүй бол баяртаашаа битгий гомдороо гэдэг ч юм уу одоо яриад ондоо ч юм уу хин ч юм байвал чи хүрээдрээ хөөгч гэдэг нэрээ бэлтгэе шүү хонцгүй үстэй ингэ шүү тэгэн үстэй гэдэг ярилцаад асуудалгүй за одоо бид нар ингэ хасаа нүцсээр нэг ганц 2 өдөр бэлтчихье гэдэг чөлөөг нь хараад бэлтж болно шүү дээ. Тэр үед нь ирээд бэлтгэе хийгээд тэгээд тэр нэрээ сая ярилцмаар байгаа байхгүй. Тэгвэл бидний нүцгээ бид нар гэдэг тэнд хотод 3 4 бэлтгэхгүй байж энэ гол болохоор болоод байгаа санацгүйч байгаа байхгүй. Энэ протоколоо танилцуулаад тэрийг чи хийнэ гэсэн үг байхгүй. Бид нар хийж биш одоо чи шууд багийн ахлахаар бүгдээр хурлаараа ингэж за нэгүүгийн үгэнд ороо ингэж чи өөрөө юу гаргаад за найдаа хийцээ ажилтаа энэ эдийг ингэж хийчих. Энэ эдийг ингэж хийчих гэдэг. Тэгээд бүгдээр орох боломжгүй ч гэсэн. Тэр бол яг би ерөнхийдөө бага өрөөнд нэрс гаргаад тавьсан шүү дээ. Харгууд тавьсан гэхдээ ганц хүний алтагийн нэр дотоо байсан байлээ. Одоо тэгээд багаараа ярьж байгаа тэндээс хин авах тоглолтын бүгдийн тоглолтыг үсэж тавьсан байгаа шүү дээ. Багаа ганц нэргүй биш. Бас энэ 41-гүй шүү дээ. Баталтай үгэнд бас. Тэгэхээр зэрэг бүгдээр нэг за мэдээж гараа өрөхгүй хүн байж та болно л доо. 10 хүний 7 өргөцсөн байгаа. Эсвэл 6 өргөцсөн байгаа нүцэд тэр та үлдсэн 4 хүн дагж л явах хэрэгтэй. Өөр ямар Аюулгүй саналаа. одныхоо сандаар дагж явах хэрэгтэй. Тэгэхээр хамаагүй яг өдөрч байгаа өмнө өдөрлөө очих гэсэн асуудал болно шүү дээ. Тэгээд ер нь ихэнх нь юу байгаа юм чинь 50 нэмэх байгаа юм чинь нэгөөг асуудал шууд зүйтэй гэж бодож байна. Тэгээд 50 хүн багж ихтэй. Тэгэхээр өөр хийж ярих юм байна. Одоо 50-ны капитан одоо нэгүүгээр ингээд үлдээх өөр капитан сонгох өөр нэг дэвших хүн байна гэдгийг энэ шууд зэгсэлгээд байгаа юм шүү дээ. Тэгээд би бол одоо ингэх гээд байна л да. Би одоо шууд хэлэх гээд байгаа. Дандаа манай голцсон толгой 50 усууд байна л да. Намаг их сонгож ивэл би зүтгэе. Яагаад зүтгэвэл миний шаардлагыг хүлээгээрэй л гэдэг хэлэх гээд байна л да. Хэрэг үгүй бол одоо энэ дээрээс шууд боловч хэлдэг байна. яг үнэ Шууд тийм ээ. Шууд тэгээд явсан дээ. Тэгээ одоо 50 өөх найд хоёр үрж байгаа. Энэ хоёрын санал өөхөнд найдан байгаа гэж болж байгаа гэж өшөө хотод нэг байхгүй чи тэгээд шууд болуулаад болыг юу би шаардлага тавиад эхлэе гэдэг л юм ярьж байна. Тэгээд одоо дүүр шууд нэг Эвахыг Баатрахыг 50 нэмхийн баярлж байна. сан сураа. Тийм. санд орооч. Өөр нэрүүдэн өөр хамсаасан бодож шүү дээ. Тийм өөр нэг хүн болгонд өөр гэсэн шүү гэж тэргээд тийм. Тийм. санал гэсэн юм гараад Тэгээд одоо өөр нэг арга байгаад хинч байж болно. Өөр хүн шалаа тавьж болно. Би болоо гэсэн байвал болж болно. Үгүй гэсэн байвал болно. Тэр бүгдээ саналаа яваад саналаа ураагаад тэгэл явчмаар гэдэг шиг гэсэн тийш болвол. Таны баяр. Одоо өөр эндээс нэмэгдэж юм ба. Одоо өөх нэмэгдэн одоо хотоос юм нэмэгдэх юм.